Энэхүү бичлэгээрээ би 5,000 төгрөгөөр нэг өдөр амьдарч үсгээд шийдлээ. За эхний худалдаа авалт маань энэ бичээн байлаа. Миний мөнгө одоо ийм боллоо. За энийг бол би сургуулиар очиж завсалгаанаар авдаг. Миний өдрийн хоо. За яасан басна. 11 настай үү? 5,000 төгрөгөөр нэг өдөр амьдарч чадах уу? За тэгээд барьцаагаар амьдарч чадах болов. Нэг өдөр. За. За одоо шүдний үзлэгтэй байгаа. Одоо шүдээ үзүүлнэ. Тэ. Одоо нэг хүүхдээс юм асууна. За. Одоо 11 настай хүүхдээ. 5,000 төгрөгөөр нэг өдөр амьдарч чадах уу? Чадна. Нэг гоёлоо. За чамаас юм асууна. 11 настай хүүхдээ 5,000 төгрөгөөр нэг өдөр амьдарч чадах уу? Нэг өдөр үү? Тэ. Нэг өдөр. Ганцхан нь. 5,000 үү? Тэ. Чадах. Памятник. Чамаас юм асууна. Чи өнөөдөр хэдэн төгрөг өгдөг вэ? 3,500 төгрөг өгдөө. Би бол 5,000-аар нэг өдөр амьдарч шүү дээ. Ой, чи өнөөдөр хэдэн төгрөг өгдөг вэ? Чи сайхан. За манай хүний YouTube баян бас энэ дадуулъя. За, чамаас одоо нэг юм асууна. За. Юу ч өдөрт хэдэн төгрөг өгдөг вэ? 10,000. Би 5,000 төгрөг нэг өдөр амьдарч шүү дээ. Аргагүй би ч өглөөгчтэй хоолтдгүй, оройгчтой хоолтдгүй. Яг гараад үсэж бич юм. Тэгээд 7 цагт 9 цаг их чигтэй. Манай бичлэгийг үзсэн баярлалаа. Бичлэг таалагдсан болов уу?